Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдвээр босоо шинжилгээний жишээ тайлбарыг бол авч үзнэ. За өмнө нь бид нар босоо шинжилгээ гэж юу вэ гэдэг тодорхойлтыг авч үзсэн. Тэгэхээр босоо шинжилгээ гэдэг бол санхүүгийн тайлангийн бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг харуулж байгаа шинжилгээг бол босоо шинжилгээ гэж хэлдэг. За мөн дээрээс нь хэвтэй шинжилгээ, хэвтэй босоо гэдэг хоёр шинжилгээг санхүүгийн тайлангийн шинжилгээний хамгийн их нэгдэг шинжилгээ юм аа гэж бид нар бол мэддэг. За тэгэхээр босоо шинжилгээг санхүүгийн байдлын тайлан болон орлогын дэлгэрэнгүй тайлан дээр ер нь бол нийтлэг хийж гүйцэтгэдэг байгаа. Эхлээд хэдүүлээ санхүүгийн байдлын тайлан дээр босоо шинжилгээг хэрхэн хийж гүйцэтгэх вэ гэдэг талаар авч үзье. За хийж гүйцэтгэхийн тулд бид нар хувийг тооцоолох шаардлагатай байдаг. За энэ хувийг хэрхэн тооцох вэ гэхээр тухайн санхүүгийн байдлын тайлан дээр байгаа зүйлийн дүнг балансын нийт дүндээ харьцуулж өгдөг. За ингээд тооцъё. 2022 онд бид нар 22 оны дүнгээ за мөнгө түнтэй адилт хөрөнгө гэдэг зүйл байна тий. Хуваах нь нийт хөрөнгийн дүн, балансын дүн гэсэн. За үүнийг F4 дараад түгжээд за үүнийг доошогоо жирчихтэй. За эсвэл 2 удаа дарсан ч болно тийм ээ. За 2023 он дээр очлоо. Аргачлал нь яг адилхан. Үүнийг хуваах нь нийт хөрөнгө F4-өөр дараад түгжлээ. За энэ дээрээ очиод 2 дарлаа. 24 он дээр ч яг адилхан. Хуваах нь нийт хөрөнгийн дүн F4-өөр дарлаа. За ингээд бидний санхүүгийн байдлын тайлан буюу балансын босоо шинжилгээний за өнгөрсөн 3 жилийн үр дүнгууд гараад ирлээ гэж. Тэгэхээр гарсан үр дүн болгон дээр гарталт нь коммент бичиж болно. Мөнгө түнтэй адилт хөрөнгө нийт хөрөнгөд хэдийн үе эзэлж байна. За энэ хувь нь дараачийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн, хэрхэн буурсан, хэрхэн өссөн гэдэг талаар дүгнэлтүүдийг энд бичиж болно. За нэгдсэн нэг байдлаараа бас дүгнэлтийг бичиж харуулж болно гэж. За эндээс харуул 2022 онд нийт хөрөнгийн 55.1%-ийг эргэлтийн хөрөнгө эзэлж байсан юм байна. Харин нийт хөрөнгийн 44.9%-ийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байсан юм байна гэдгийг харах боломжтой байна. Босоо шинжилгээний үр дүн байсан. За мөн дээрээс нь компани бий болгосон байгаа нийт хөрөнгийн 43.6%-ийг гадны хөрөнгөөр бий болгожээ. Өртөлбөөр гэсэн үг. Харин 56.4%-ийг эзэдийн өмч буюу өөрсдийн хөрөнгөөр бий болгожээ гэдгийг эндээс харах боломжтой байна гэсэн үг. За тэгээд дараачийн 2023 онд харах юм бол компани нийт хөрөнгөнд эзлэх эргэлтийн хөрөнгийн хувийн жин буураад эргэлтийн бус хөрөнгийн хувийн жин өссөн байдалтай харагдаж байна. За магадгүй компани үйлдвэрлэлээ өргөтгсөн байж болох юм тийм. За нөгөө талдаа өртөлбийг харуул нийт хөрөнгийг бий болгож байгаа 37% нь гадны хөрөнгөөр бий болсон байна. Үлдсэн 63%-ийг өөрсдийн хөрөнгөөр бий болгожээ гэдгийг харах боломжтой байна. За иймэрхүү байдлаар ингээд дүн шинжилгээ хийж болдог юм аа гэж. За үргэлжлэе. Орлогын дэлгэрэнгүй тайлан дээр яаж хийдэг вэ гэж. За эхлээд мэдээж энэ хувийг тооцоолно. Хувийг тооцоолохдоо тайлан дээр байгаа зүйлийн дүнг борлуулалтын орлогын цэвэр дүнд харьцуулж өгдөг. Цэвэр дүн шүү манай. Тэр цэвэр дүн гэдэг бол борлуулалтын орлогоос, борлуулалтын буцаал, борлуулалтын хөнгөлөлт, борлуулалтын үнийн бууралтыг хассан цэвэр дүнгээ илэрхийлдэг шүү манай. Цэвэр дүнгээ илэрхийлдэг гэж ойлгоно. За тэг хэрхэн тооцох вэ гэж тийм ээ. Тэр 2022 он дээр за энэ дүнгээ хуваах нь за борлуулалтын орлогын цэвэр энэ дүндээ харьцуулж өгнө. F4-өө дарлаа. За үүнийгээ 2 дараа доошогоо ингээд чирнэ гэсэн үг. 23 онд ч гэсэн яг адилхан энэ дүнгээ хуваах нь энэ дүн төвчлээ. Онц дээр 2 дараад доошоо чирэгдэн тийм ээ. Хуваах нь энэ. За ингээд бид нэр орлогын дэлгэрэнгүй тайлангийн үр дүнгууд бол гараад ирлээ гэж. За эндээс харуул
2022 онд нийт ашигын маржин 2711% байжээ гэж. Нийт ашигын маржин шүү. Тэр маржин гэдэг зүйл маань өөрөө өөр байдлаар ашигын өөр дүн ашиглаад тооцоолж болдог. Нийт ашигын маржин, үндсэн үйл ажиллагааны ашигын маржин, татвар төлөхөө өмнөх ашигын маржин, цэвэр ашигын маржин гэж тооцоолж болдог. Тэгэхээр нийт ашигын маржин 2711. За энэ юуг илэрхийлж байна гэхээр компани бизнесийн ердийн үйл ажиллагаа тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байлаа гэж тооцоод тухайн нэг бүтээгдэхүүнийг нэг төгрөгийн борлуулалт хийхэд түүний 27 мөнгө нь ашиг болдог гэсэн санааг илэрхийлж байгаа гэсэн. Энэ бол нийт ашигын маржин тийм ээ. За энэ дүн дээр орлогууд нэмэгдээд зардлууд хэсэгтээ татрын өмнөх ашиг гардаг. Татрын өмнөх ашигын маржин бол 1195 байна гэж. Харин цэвэр ашигын маржин бол 936 байна гэдгийг харах боломжтой. 936. За өөрөөр хэлэх юм бол нэг төгрөгийн борлуулалт хийхэд 9 мөнгөний цэвэр ашиг бий болгож гин гэсэн үг. 2022 онд 9 мөнгөний. Өөрөөр хэлэх юм бол үлдсэн 91 мөнгө нь зардалт. За тэр 73 мөнгө нь өртөг юм байна. Үлдсэн 18 мөнгө нь компани тайлбар хугацааны зардалтай холбоотой байна гэж харах боломжтой. За тэгээд цэвэр ашигын маржин бол 23 онд жоохон буураад тэгээ 24 онд буцаад өсөлттэй харагдаж байна. Нэг төгрөгийн борлуулалт хийхэд түүний 10 мөнгө. За ойролцоогоор 11 мөнгө нь цэвэр ашиг болж үлддэг гэдгийгээс харах боломжтой. За энэ нийт ашигын маржин ингээд өссөн харагдаж байна тийм. За ингээд өнөөдрийн босоо шинжилгээний жишээ тайлбар хичээл маань дуусаж байна. Асууж тодруулах зүйл байвал энэ видеоны доор комент бичиж болно шүү манайхаа. За ингээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Түр баяртай.